Сайн байцгаана үзэгчдээ. Цаг үйл бодол нэвтрүүлгийн ээлж дугаар эхэлж байна. За өнөөдрийнхөө нэвтрүүлгийн зочны хаамарт Увс аймгийн засаг дарга Чимдэг урьсан байгаа. Танд орой минь төргий. Ирэлдээ орой минь төргий. За тэгэхээр Холын аймгаас ирсэн зочинтой бас цаг үеийн асуудлаар үзэгчдээ мэдээлэл хүргэх гэж байгаадаа бас баяртай байна. Танад ер нь цаг агаар нөхцөл байдал, өвлжилтийн бэлтгэл ажил эдгээр бас ямар хөө хэмжээнд эхэлж байна. Одоо энэ асуудлаас л эхлэе да, тийм ээ. За ер нь 2021 оны хувьд Увс аймгийн хувьд зуншлаг гайгүй сайхан болсон. Намар ч гэсэн сайхан урт намар боллоо. Одоо яг хөө ямаараа баг зэргийн цас зарим сумуудаараа ороод эхэлсэн байж байгаа. Харьцангуй өвлжилтийн бэлтгэлийг одоо малчид маань бас төв суран газрын иргэд маань харьцангуй өвлжилтийнхээ бэлтгэлийг бэлдээд нэг 85 орчим хоёрын одоо гүйцэтгэлтэйгээр одоо өвлөр рүү золгож байна. За баярлалаа. Удахгүй одоо юу юуг л цас орол тачхансан өвөл маань хаяанд зэрсэн учраас тодруулж асуугаад байгаа. Тэгэхээр Увс аймаг мэдээж урт дунд хугацааны төлөвлөлтүүд гаргаж ямар ч үйл ажиллагааг бас төлөвлөж явуулдаг. Тэр утгаараа би бас Увс аймаг 21-с 24 оны үйл ажиллагааны хөтөлбөр ер нь цаашдын төлөвлөлтөө хэрхэн яаж бодлогоо авч явна гэсэн ийм одоо зорилго зорилттой ажиллаж байна гэдгийг л асууя гэж бодоод байна тий. За бид нар 2022-24 оныхаа 4 жилийнхаа үйл ажиллагааны хөтөлбөр гэж ярьж байгаа. Хуучин болов засаг даргын мөрөн хөтөлбөр гэж ярьдаг байсан. 4 жилийн үйл ажиллагааны хөтөлбөрийг бид нар бас нэг гол одоо Увс аймгийнхаа одоо нийгэм соёлын онцлог эрчим хүчний нууц бас уламжлалт одоо ахуй заншил одоо бас тэгээд орчин үеийн шинэ технологийн нуусыг хослуулад ерөнхийдөө хөдөөж явахгаа одоо улам одоо эрчимжүүлсэн. За бас аюул зүйчлэлийг хослон хөгжүүлсэн шинэ хөдөө орлогын бүтээн байгуулалт Увс гэсэн ийм хөтөлбөрийг одоо бид нэр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байж байгаа. Бид нэр орлогыг л бүтээн гэдэг байгаа. Орлогыг бүтээн гэдэг бол одоо Увс аймгийн 22 мянган өрхийг бид нэр хүлээж авч байгаа. 22 мянган өрх бүр өөрийн гэсэн нэг орлоготойгоор биднэрт ирсэн. Одоо 20 онд. Тэгвэл бидний гол зорилго бол ерөнхийдөө том утгаар нь одоо жижиг базаад ярих юм бол бид нэр энэ 22 мянган өрхийнхаа орлогыг 24 онд ямар нэгэн байдлаар ахиулъя гэсэн ийм л том одоо бодлогыг одоо дэвшүүлээд явж байгаа. Орлогоо яаж нэмэгдүүлэх юм бэ гэдгээ бол 3 гол үндсэн одоо стратеги дээр одоо тулгуурлаж орлогоо бүтээе гэж байгаа. За нэгдүгээрт нь бол бид нэр орлогыг яах юм бэ гэвэл зардлын хэмнэлтээр бий болгоё гэж байгаа. Зардлын хэмнэлтээр яаж орлогыг бүтээдэг юм бэ гэхээр жишээлбэл хөдөөний малчин сумын одоо нэг иргэн байлээ гэж бодъё. Тэгээ малчин сумын тэр иргэн одоо малчин сумын одоо эрүүл мэндээ бол малчин сумын эрүүл мэндийн төвөөр үйлчлүүлээд одоо үйлчлэг авах ёстой шүү дээ. Гэтэл сумын эрүүл мэндийн төв дээр чинь одоо эрүүл мэндийн төв хичнээн шинжилгээ хийдэг. Тэр шинжилгээ 10 шинжилгээ хийдэг байж болно. Тэгвэл тэр 10 шинжилгээнийх нь харуулангийн хийж чадвал сайн. Тэр харуулангийн хийж чадахгүй болохоор 5-ыг хийдэг бол 5-ыг одоо хийлгэхэд очихор хүн чинь одоо шинжилгээ хийхгүй гэхээр яах вэ гэхээр аймгийн төв рүү юм уу хот суурин газар руу явна. Энд чинь илүү зардал байхгүй юу? Өөрөөр хэлбэл энэ иргэнд үзүүлэх ёстой тэр үйлчлэгээ сум бол сумда баг бол багтаа аймаг бол аймагтаа үзүүлж чаддаг бол ингэснээр иргэдээс илүү зардал гаргахаа болъё. Тэр зардал нь эргээд тэр өрхөд бол яг нь орлого болж ингэж очих юм аа. Тэгвэл төрийн үйлчлэгээнийхээ нэлээд нарийн дотогшоо орж байгаа бид нар. Зарим одоо сумын сургуулийн хүүхдүүд чинь сургуулиа голоод аймгийн төвийн сургууль руу явдаг байхгүй юу. Тэр чинь өөр газар очиж амьдрын нэрсэлтэй орчинд очино. Аав ээжээсээ хоол байна. Дахиад нэмэлт зардал гаргана. Энийг л болиулах гэдэг онтой сургуулийн чанарыг сайжруулж тэр гэртээ сайхан зардал гаргахгүйгээр л суралцаар. Тэгэхээр санамжтай. Тэгвэл тэр сонголтонд нь хөрхүйц одоо хөрхүйц хэмжээний боловсролын үйлчлэгийг л өгдөг болгохын төлөө хаана ямар гацаа байгаа. Тэрийг нь арилгахын төлөө бид нэр одоо нэгдүгээр одоо орлого нэмэгдүүлэх юм аа зардлын хэмнэлтээр бий болгоё гэдэг. За хоёрдугаарх нь бол яг бодиттой дэмжлэг яриад байгаа. Жишээл жижиг дунд үйлдвэрээр эрхэлж малааж явах эрхэлж байгаа газар талын эрхэлж байгаа хүмүүс байна шүү дээ. Орлогыг яг бодитоор нь бүтээж байгаа хүмүүс байна. Баялаг бүтээгчид. Тэр баялаг бүтээгчид одоо юу хэрэгтэй байгаад байгаа. Яг орлогоо нэмэгдүүлэхэд нь одоо байгаа орлогоосаа жахан ахиухан орлого болгоход тэр хүмүүст юу хэрэгтэй байгаад байгаа. Одоо банк санхүүгийн дэмжлэг хэрэгтэй байгаад байгаа юм уу? Техник технологи хэрэгтэй байгаад байгаа юм уу? Арга ухаан хэрэгтэй байгаад байгаа юм уу? Зөвлөгөө хэрэгтэй байгаа. Юу хэрэгтэй байгаад байгаа тэр хүмүүс. Тэр тохирсон дэмжлэгийг нь судлаж тэрийг нь олгох замаар бодит орлогыг нэмэгдүүлье. Одоо баялаг бүтээгдэхүүн. За 3 дугаарт нь бид нар юу иргэдээ яаж орлогож болох гэдэг юм бэ гэвэл ерөөсөө үл хөдлөх хөрөнгийн үн цэнтэй болгоё гэсэн. Үл хөдлөх хөрөнгийн үн цэнтэй болгох.
одоо байгаа тэр 0.7 га газрыг л үн цэнтэй болъё. Тэрний цаана бид нэг хашаандаа сайхан амьдрэж орлонгой өөрчлөлийг нэг уриал хооцсон юм шиг мөртлөөсөө юм яриад байгаа. Бас цаана бол нөгөө хоримтлалтай иргэн гэсэн ийм одоо жижиг хөтөлбөрүүд эхэлсэн байж байгаа. Энэ уриал хооцсон шиг юм мөртлөөсөө тэр 0.7 га газрыг нь зохион байгуулалтыг нь одоо хамтарч боловсроо гэж байгаа. Энэ хашаанд яаж үр ашигтай байх вэ гэдгээл хаана жижиг одоо хүлэмжээ байгуулахын, хаана модоо тарихын, хаана байшингаа барихын тэрлүүгээ төвсүүрийн газар руу бол нэлийн дид бүтцийг явуулдаг байгаа. Одоо дид бүтцийг явуулчих юм бол тэд чинь одоо гэр байсан бол байшин болно тийм үү? Гэх мэтлэнгээр тэр хашааны зохион байгуулалт сайжирснараа тэр үл хөдлөх хөрөнгөний үн цэн үүснэ дээ. Одоо 2 сая төгрөгөөр банкнд барьцаалдаг байсан бол 5 сая төгрөгөөр барьцаалдаг болсноор тэр хүний бол яг нь одоо дараа нь орлого нэмэгдүүлэх боломж нь үүсч. Тэгээ энэ чиглэлээрээ бид нэр энэ 3 стратегийн хүрээнд бүх төрийн болон төрийн бус байгууллага иргэн аж ахуйн нэгжийн нэг ойлголцол өгсөн. Ингэж л хэдүүлээ орлогоо нэмэгдүүлнэ шүү. Энд төрийн зүгээс юу дэмжих ёстой, юу хэрэгтэй байгаа бидгий. Та хэд хичээгээрээ гээд ингээл зүтгээд явж байгаа. Та басаа хэллээ. Ямар нөөцтөр суурилж хэрэгжүүлэх юм бэ гэдгийг бас ярьж ах шиг байна. Тэгэхээр өшөө нөөц гадны хөрөнгө оруулалт ч байдаг юм уу тийм ээ. Ямар одоо нөөцүүдийг та яг гарцуудыг харж байна шүү. Тий. Тэгээ одоо бид нар энэ Увс аймгийнхаа иргэдээ сайхан орлоготой нутагтаа хаашаач явахгүйгээр ингээ сайхан хангалуун сайхан орлоготой амьдралаа явуулдаг болгохын тулд энэ бол зөвхөн Увс аймгийн хийх ажил биш шүү дээ. Одоо Монгол улс чинь нэгдмэл улс. Тийм учраас Монгол улсын засгийн газрын хөтөлбөртэй бидний бодлогоо маш уялдаж тэр орлогыг бүтээх ажил маань энтэй бас уялдаатай явах хэрэгтэй. Тэгээ Монгол улсын засгийн газарт үндсэндээ суусан 3 хол одоо орлогыг бидний яриад байгаа орлогыг дэмжих том одоо бүтээн байгуулалтын ажил байж байгаа. За нэгдүгээрт нь бол Ховд аймгийн төв, Увс аймгийн төв 2, Улаангом хот, Жаргаланд сум одоо Ховд аймгийн төв. Энэ хоёрыг холбосон 163 км одоо шорон зам байж байгаа. Энэ шорон замыг бид нэр одоо хатуу хучлалтаа болгохоор засгийн газрын мөрийн хөтөлбөрт одоо суудсан байж байгаа. Монгол улсын засгийн газрын мөрийн хөтөлбөр. Энэ 163 км зам тавигдсанараа Оросын холбооны улс, энэ Туваа улс, Улаангом, Ховд хот тэгээд Шинжаан Ярантайгаар Шинжаантай ингээд эдийн засгийн нэг том коридор үүсэж байгаа байхгүй. Энийгээр маш их том одоо тээвэр логистик одоо улс дамжсан тээвэр логистикийн сүлжээ үүсэж байгаа. Дахиад энийгээ дагаад бас одоо нөгөө зорчих хөдөлгөөн нэмэгдэн шүү дээ одоо тээвэр. Тэрнтэй холбоотой одоо хүн нэлээд одоо хөдөлгөөн үүсэж байгаа. Ингэснээрээ бол бидний нэг орлогыг дэмжих нөхцлүүд нь бүрдэх энэ нөхцөлд энэ нь бол эргээд аюул жуулчлалтайгаа бас нэлээд том холбогдоод байгаа байхгүй юу. Энд аюул жуулчлалынхаа том нөөц тулгуурлаж энэ одоо зам биднэрт чухал болчиход байгаа. За дараагийн Монгол Улсын засгийн газрын мөрийн хөтөлбөрт орсон нэг томоохон асуудал юу вэ? Нэг л Увс аймгийн нисэх онгоцны бод, дэглээ цагаан нислэх онгоцны бодлын өргөгдөхлийн асуудал байж байгаа. Энийг өргөгдөхснөөрөө бид нэр алслагдсан аймаг сая асуухдаа эхэллээ. Биднэрт нөгөө аюул жуулчлалтаа авъя. Нөгөө хүмүүсийнхээ урсгалыг нэмэгдүүлэхэд бид нэр одоогийн нисэж байгаа 50 судалтай хонгоц хангалттай биш байгаа байхгүй юу? Ачаа бараагаа авъя гэхээр энэ хангалттай биш. Тэгэхээр энэ чиглэлийн одоо том хөврөн онгоцлуудыг нийсэх энэ өргөдөхлийн асуудал мөн засгийн газрын мөрийн хөтөлбөрт байж байгаа. Энэ асуудлыг бид нэр одоо засгийн газар хордон шурхаа хийж өгвөл бидний одоо нэг төлөвлөсөн орлогыг бүтээх байхад ажил бас их чухал дэмждэг болох. За дараагийн нэг том асуудал бол одоо бүтээн байгуулалтын ажил нийт дундаа явагдаж байна. Бараг одоо нэг 80 гаруй хувийн гүйцэтгэлтэй явж байна. Боршоо бомтын одоо Оросын холбооны улстай хилдэг манай аймаг чинь Боршоо бомтын бүтээн байгуулалтын асуудал Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр хийгдээд том төсөл хэрэгжээд энд том одоо бүтээн байгуулалтаа эхэлж байна. Ингээд бомт маань тэр чигээрээ одоо нэг олон улсын статусаар ажиллах одоо орчин нөхцөл нь бүрдчихэж байгаа байхгүй юу? Одоогийн байгаа статус нь зөвхөн орон нутгийн чанартай Орос, Монгол гэсэн хоёр иргэн л зарчих хэрэгтэй. Тэгвэл энэ ингэснээрээ бид нэр энэ статусыг нь олон улсын болгосоор 3 дахь орны иргэд одоо зорчих ийм нөхцөлийг бүрдүүл. Энэ 3 нөхцөлийг засгийн газраасаа бид нэр бүрдүүлэхийг одоо хамтарч бүрдүүлэх гэсэн. Ингэснээрээ бидний нөгөө хүний урсгал, ачаа тээврийн урсгал энэ хамгийн одоо чухал болсон. Одоо бидний энэ орлогыг нэмэгдүүлэх хүмүүс гаднаас нэлээд их ирнэ, зорчин дамжин өнгөрнө гэж л ингэж ойлгоод байгаа л да. Таны саний бас яриад байгаа нөгөө орлогын бүтээн байгуулалт гэж ярьж байгаа шүү дээ тий. Тэрэнд бас хамаарж байна уу? Тий. Орлогыг бүтээхийн тулд бид нэр 22 мянган өрх ингээд 84 мянган улаад суугаад байвал орлого бүтээхдэггүй. Тийм шүү дээ. Тэгэхэд гаднаас маш их хэмжээний одоо гадны хүнийг хүлээж авах шаардлагатай байхгүй. Хүлээж авахд тэр зам хэрэгтэй, онгоцны буудал хэрэгтэй, тэр бомтын статусаар олон хүн орж гарах хэрэгтэй. Энэ нь бол бид нэр чухал. Манай аймгийн нутгаар л олон хүн л
яваасаа л гэж бодоод байгаа байхгүй бид нэр. Тэндээс л бид нэр орлогоо бүтээж чадсан гэдэг. Та хэллээ ер нь бол аялал жуулчил гадаадын хөрөнгө оруулалт яг зүгээр өөрсдийнхөө нөөц болцоонд тулгуурласан тодорхой томоохон ажлуудыг хийж чадах хэсэг байхч заашгүй хөрөнгө оруулах шаардлагатай тийм ээ гадны одоо хамтарсан төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх шаардлагатай юм байдаг шүү дээ. Төсөл хөтөлбөр гэдэг юм бол тийм үнэхээр юм жинхэнэ утгаар нь хэрэгжүүлж чадах юм бол хамгийн сайн хувилбар гэж зүгээр би ч гэсэн ингээд ерөнхийдөө юмнууд харж байдгийг эргээд гарах үр дүн нь хариуцлагын асуудал нь тийм ээ за тэгээд тэр хамгийн гол нь хөрөнгө оруулалт нь орж ирж тэр тухайн бүтээн байгуул тухайн ажил хийж чадсан нь л хамгийн эцсийн үр дүн шүү дээ. Тэгэхээр энэ төсөл хөтөлбөрийн хүрээнд хийх гэж байгаа хамтын ажиллагааны хүрээнд хийх гэж байгаа засгийн газрын бодлоготой үйж байгаа ямар ажлууд байж болох вэ? За бид нар нэг орлогоо бүтээхдээ бол цаашдаа бол аймгийнхаа хэмжээний нэг хөтөлбөрийг аймгийн хурлаараа батлуулаад ажиллаж байна. Энэ бол шинэ хөдөө увс гэдэг хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. За энэ шинэ хөдөө увс гэдэг хөтөлбөр маань ямар учиртай юм бэ гэвэл ерөөсөө одоо бид нар хөдөөгөө шинэ техник технологи тулгуурсан маягаар хөгжүүлье. Одоогийн бидний уламжлалт арга технологиор хөгжүүлээд одоо байгаа хэмжээнийхээ ургацыг одоо байгаа хэмжээнийхээ максыг бэлтгэж чаднаа. Бид нар дараачийн шат болох одоо энэ орчин үеийн шинжилгээ технологийн инновацийг одоо энэ салбар руу хөдөөж авах салбар руу оруулснаар дараагийн одоо нөгөө ахиу нэмүү өртөг орлого олох боломж нь бүрдэх юмаа гэдэг үднээс шинэ хөдөө офс гэдэг хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. За шинэ хөдөө офс гэдэг хөтөлбөрийнхаа дотор хамгийн нэг номерт хүний нөөцийн асуудал яригдж байгаа. Ер нь тэр хөдөөж авах салбарт ялангуяа малааж авах газар тариаланы салбар зүгээр нэг ажилгүй хүн ажилдаг гэсэн ойлголт нэг хэсэгтээ Монголд байлаа шүү дээ. Зүгээр ямар ч мэргэжилгүй хүн тэрийг хийх ёстой. Мал маллах ёстой. Ямар ч мэргэжилгүй хүн газар тариалан эрхлэх ёстой гэсэн нэг тиймэрхүү одоо бодиулэгч гэдэг тийм ойлголт байл. Одоо энэ үгүй. Зүгээр нэг удирдлагын шинжтэй ажиллаж чанартай зүгээр нэг амжиргаагаа зогоогоод явж байгаа юм шиг биш. Одоо энэ малааж авахыг бол шал өөр менежер удирдах ёстой. Шинжилгээний үндэстэй удирдах ёстой. Дахиад тэр газар тариалангийн чинь шинжилгээний үндэстэй тэр техник бол инновацийг шингээсэн арга ухаанаар тэр чинь одоо газар гэдэг юм чинь жилээс жилд үрдэж юм муудаж байгаа шүү дээ. Энийг яаж зөв технологи зөв арга барилаар удирдах тэндээс тогтвортой ургацаа авах вэ гэдэг нь чухал болчиход байгаа. Тэхийн тулд бид нар энд юу харагдаад байна гэвэл хүний нөөцийн асуудал их чухал юм аа. Хүний нөөц. Тэгэхээр бидний шинэ хөтөлбөрийнхаа хүрээнд бол бид нар шинээр хүнийгээ бэлдэж эхэлж байна. Манай аймаг бол Улаангон политехник коллежийг коллежтой хөдөөж авах чиглэлээ. Энэ коллежид төсөглөөд бид нар яг энэ жилийн хувьд энэ шинэ хөтөлбөрийн төслөг хөтөлбөрийн хүрээнд 100 залуу одоо хөдөөж авах малааж авахаар ажиллая гэсэн хүсэл эрмэлзэлтэй 100 залуу бид нар бэлтгэлээ. Яг одоо яаж орчин үеийн тэр фермерийн аж ахуйг яаж газар тариалангийн аж ахуйг эрхлэх ёстой юм бэ? Яг яаж хүн амьдрал сайхан амьдрах вэ гэсэн. Ингээ хүнээ бэлтгэхгүйгээр хичнээн сайхан техник байгаа, хичнээн сайхан мал байгаа тэр бол ашиг юм өгөхгүй. Тэгэхээр энэ чиглэл рүүгээ нэгдүгээр анхаарч байна бид нар шинэ хөтөлбөрийн хүрээнд. За дахиад бас тэр нөгөө шинэ технологиг эзэмшүүлж байна. За бид нар нэг жишээ хэлье би одоо та нар Увс аймгийн часрангуугаар төсөөлөхгүй одоо часраны их орон гэдэг нь мэднэ тийм ээ. Тэгвэл часран одоо манай Увс аймгийн өрхөөр тарж байна, аж ахуй нэгжүүд нэлээд тарж байна, тэндээс нэлээд орлого олж байна. Боловсруулсан бүтээгдэхүүнийг ч нэлээд гаргаад одоо усынхаа хэмжээнд бас ингээд гаргаад хүн амынхаа хүнсний хэрэгцээг хангаад явж байна. Гэтэл часарган дээр нэг ямар аюул юм бэ гэвэл тэр ургамал хамгааллын одоо бодисыг зөв цагт нь зөв одоо технологийн дагуу хийх ёстой. Тэрийг одоо хүн одоо ингээд өөр саунд хийж аваад өөрч аваад ингээд мод өрлөө ингээд явдаг байхгүй. Тэр шиг хэцүү ажил байхгүй. Хүн хийхээрээ нэг модонд илүү хийж бол нэг орд дутуу хийж болно. Тэрнээсээ болоод янз бүрийн эрсдлүүд гардаг, ургац залдах тохиолдол ч гардаг. Тэгвэл энэ жилээс бид нэр бол нөгөө дорон гэж нэг юм байдаг та нар мэдж байгаа шүү дээ. Одоо тэр дорооны чинь одоо бид нэр аваач шинэ хөдөө төслийн хүрээнд аваач өгөөд тэр жимсний аж ахуйд бол дорооноор бол урган хамгаалахын бодисыг цацуулсан. Тэгэхэд тэн дээр дорооныг одоо удирддаг оператор гэдэг одоо бас шинэ мэрэгжилтэн бий болоод эхэлж байгаа байхгүй сураад. Тэгээд тэр дорон чинь ухаалаг хиний талбайд хэдэн литр ямар бодисыг хичнээн удаа явж хичнээн метрийг хавдраад цацсныгаа бүгдийг нөгөө толгой компьютерлогоо өгч чинь. Энд ямар нэгэн худлаа мафан байхгүй. Тэнд ямар нэгэн зөрөө байх. Бүгдийг хийцэн байна шүү дээ. Тэрийгээ судлаа хийж. Тэгээ ингээд явхаар зэрэг одоо энэ жил одоо урьдчилсан тооцоогоор бас часрана 100% хурааж авч дуусаагүй байна. Одоогоор нэг 700 гаруй мянган тонн часран хураацсан байна. Одоо өвөл тураахаар бас өвөл нөөцөд нь үлдсэн байна. Тэгээ ингээд яхад
одоо манай урьдчилсан тооцоогоор нэг 15% одоо өсөлт бий боллоо. Ургац маань. Одоо өөрөөр хэлбэл тэр нэг техник технологи ашигласнараа энд бол 15% одоо ашигтай боллоо иргэдэд гэж байгаа. Ингээд тэр иргэд маань урд болдог байсан орлогоос нэг 15% илүү орлого. Гэх мэтчилгээр бид нэр одоо энэ шинэ хөдөө төслийнхаа хүрээнд шинэ техник технологийн инновацийг шингээсэн ийм зүйлүүдийг бид нэр төрөөс бүхнийг хийж чадахгүй. Тэгээ шүү дээ. Загварыг үзүүлж байна. Ийм боломж байдаг юм байна гэдэг. Жишээл ус бол ингээд сайхан голоор ингээд урсаж байна. Тэр голын ус урсаад өнгөрч чинь хажуугаар нь хадлан ургахгүй л байгаа байхгүй. Тэгээ хадламгаа ургуулахын тулд барш помп гэдэг одоо бас бид нар тийм одоо голын урсгалаар ямар тог цахилгаан хэрэглэхгүйгээр шөнжөнгөө гадна одоо эргээ усалдаг тийм услын системийг авчирж бас иргэдэд үзүүлээ. Инхээр тэгээрээ тэндээс хадлан ургадгүй газараас хадлан хангалттай хадлан авч. Гэх мэтийн ийм шин технологиудыг бас нэвтрүүлж байна. За энэний хажуугаар бас одоо бизнесүүдэд нэг кластераар хөгжүүлэх. Одоо бүгдээрээ одоо ингээд бие биенээ дэмжсэн байдлаар хөгжихгүй бол нэг одоо аж ахуйн бүхнийг хийж чадахгүй. Бүхнийг хийж чадахгүй. Нэг хэсэг нь суулгацаа бэлдээ. Нэг хэсэг нь сайхан ургуулъя. Нэг хэсэг нь жимсээ боловсруулъя. Ингэж явахгүй бол бүгдийг хийнэ гэх юм бол энэ дэлхийд бол бид нэр чадахгүй. Энэ чиглэлээр бид нэр бас одоо ингээд янз бүрийн одоо сайн үйлдвэрийнхаа одоо ус аймагт байгаа сайхан баяд үйлдвэрийн одоо хойны байж байна, өлгийн улаан ямаа байж байна, тэгш өгслийн адуунууд эднэрийнхээ цөм сургийг одоо бүр илүү санаржуулъя, сайжруулъя, энийг сайжруулъя. Манайх бол мал аж ахуйд ганцхан одоо гаднаас сайжруулах юм бол өхөр байж байгаа. Өхрийгөө бид нэр ёстой өөр аймагаас өөр газраас бол авчир сайжруулах ёстой. Бусад малын хувьд бол ус аймагтаа бол дотоодынхаа сайжруулагчаар сайжруулаад явхад хангалттай хэмжээний орлого орох байж байгаа. За аялал жуулчлалын асуудлыг ярилгүй өнгөрч болохгүй. Ус аймагчин бол одоо бусад бүс нутгийг бодох юм бол бүх одоо хээр, тал, говь одоо юу гэдгийг тийм ээ ингээд бүх бүс нутгийн шин чанарыг агуулсан бас ийм газар нутагтай шүү дээ тийм ээ. Өнгөрсөн жил бас сонссон ус аймаг дотоодын аялал жуулчлалд дарагдсан гэж. Тэгэхээр би бодож байхгүй. Одоо яана тэгээ дарагдсан бол Увс аймгийнхэн аялал жуулчлалын салбарын тэр хүмүүс нь одоо энийг хэр одоо чанарын хэмжээнд авч явсан бол хэр одоо бас хөгжүүлж чадсан бол бас хил ам гарсан юм байдгийн болов гүн болов гэж тийм ээ. Тэгэхээр энэ салбар мэдээж хөгжил бол бас бий болсон л баг. Энэ талаар та ярьж. Тий. Үнэхээр одоо аялал жуулчлалын салбар бол би сая нөгөө хэлсэн шүү дээ орлогыг бүтээхдээ бид нөгөө нөөцөндөө тулгуурлаад бид эцсийн үр дүнгээ хоёр салбараараа гаргаж ирж гол нь одоо ашиг чим хүртэх хоёр салбар иргэдийн нэг 22 мянган өрхийн олонх нь орлого олох салбарын нэг нь яах аргагүй аялал жуулчлал гэж бид нар харж байгаа. Аялал жуулчлал. Энд бид нар бэлэн байгаагүй. Үнэхээр энэ ковид гэдэг өвчний одоо цар тахал сайн ч талтай, муу ч талтай. Сайн тал нь юу байсан гэхээр дотоодын аялал жуулчлалыг маш идэвхжүүлсэн. Хөгжүүлэл гэж яриад байсан шүү дээ. Хөгжүүлэл гэж яриад байсан хэдэн хүн хизээ ирэхийг ч мэдэхгүй ингээл байгаад байсан байхгүй. Гэвчлээсээ буун боллоо ирсэн шүү дээ. Тэр одоо чиний хэлдгээр одоо Увс аймагт бол тэр байгалийн Монгол улсад байгалийн 6 үндсэн бүслөр байж байгаа. 6 үндсэн бүслүүд Увс аймагт 200 км-ийн дотор зургуулангийн үзэх тийм тогтцтой тогтц. Одоо тэр хангаагаас аваад цөл хүртлээ ингээд 6 үндсэн бүслөрийг 200 км дэлхийд ийм одоо тогтцтой ийм зохицолсон газар бол байхгүй. Тэгээ бид нар энийг баг дэлхийн увс гэж увс бол баг дэлхийн юм аа. Дэлхийг жижигрүүлсэн одоо байгалийнхаа хувьд юм аа гэж ингэж ярьдаг багаар ярьж байгаа. Тэгвэл энэ сайхан онцлогоо бид нар тулгуурлаад энэ аялал жуулчлалаа хөгжүүлэх ёстой. Тэгээд ингээд бас энэс гадна увс ямар сайхан юм байна вэ? Их газрын далаа байгаа байхгүй юу? Далаа, увс, Киргас гэдээ баахан олон нуурууд. Энэ нуурууд ч одоо бүх хүмүүсийг татж байна. Одоо бид нэ далаад хил хаалтуучаар далайн орнуудаар аялж чадахгүй ш. Тэгэхээр бэлэнд далаа Увс аймагт байгаад байгаа. Хэдийгээр хөвсгөл далаа сайхан байгаа боловч тэнд хүн усанд орно гэвэл хэцүү. Увс аймгийн тэр далаанууд бол маш хүн тохиромжтой усанд орох одоо температурынхаа хувьд маш сайхан дулаахан тийм орчинтой юм. Тэгэхээр энэ чиглэлийнхаа юмсууд бэлэн байгааг учраас үнэхээр одоо ирээд бухимдаад явсан одоо зүйлж байгаа жуулчлалд байгаа одоо уучлаарай гэж хэлэхээс байгаа байхгүй. Тэгээ бид нар үнэхээр одоо бэлэн байгаагүй. Тэгэхээр бид нар эндээс төрийн хувьд юу хийх ёстой вэ гэдэг бодох ёстой. Олж харсан шүү дээ. Тэгээ бид нар төр засгийн зүйлээс юу хийх ёстой юм бэ гэж орж чадаад эцэндээ болоод бид нар одоо
бүх одоо Монголд одоо аял жуулчлалыг одоо энэ тэнд гайгүй шиг хөгжүүлээд яваад байгаа тур оператор компани удирдлагуудыг өнгөрсөн зун урьсан Увс аймагт хүрээд ирээч ярилцъя. Энэ бидний одоо яг бодод Увс аймагт хөгжүүлж байгаа энэ аял жуулчлалгээд хөгжүүлээд байгаа юмсууд ирээд хараад өгч. Зөв юм уу? Болж гинөө болохгүй байна уу? Та нар нэг ирээд зөвлөд өгөөч гээд Увс аймгийн аял жуулчлалын холбооны одоо дарга залуу Бацх гэдэг залууг сайхан санаачлагтай залуу байдаг манай аймгийн. Тэр залуу санаачлаад бид нартай нийлээд үнэхээр одоо Увс аймагт одоо Монголын хаана гой одоо жуулчны баазтай хөгжүүлэх гэж явж байгаа хүмүүс ирээд үдцгээс Увс аймгийн нутгаар яваад эргээд ирээд бид нар нэг форум хийсэн. Аял жуулчлалын том форум. Ярилцсан, алдаа оноогоо ярилцсан. Онооноос алдаа маш их байсан. Одоо бид нар тэн дээр л одоо эхлээд дор хаяад бид нар одоо Увс аймгийнхаа аял жуулчлалын одоо хөтөлбөрөөр хэрэгжих хэрэгтэй. Ойрын жилүүдэд юу хийх ёстой? Төрний юу хийх ёстой? Иргэн юу хийх ёстой? Тэрийг гаргаад авсан дараа бизнес нь юугаар хийх ёстой гэдгээ бид нэр ингээд мэдээд авчиж байгаа байхгүй юу? Мэдээд авчиж байгаа. Хоёрдугаар байгалийн хувьд бол та нартай ярих юм, танай аймагтай ярих юм алгаа. Гол нь та нар одоо үйлчлэгэн дээр тэр жуулчд ирж байгаа хүмүүсийг гадаад дотоод ингэхгүй гоё үйлчлэх хэрэгтэй. Үйлчлэх хэрэгтэй. Бүр санаа зовмор юм болсон шүү дээ. Одоо ингээд маш их хэмжээний машинтай хүмүүс ирээд байр хорон суусан хөрөхгүй нь ойлгомжтой. Тэр заахан майхан савтаа амьдраад тэгээ заахан байгуулалт ингээл явж байна. Тэгээ хогны менежментийн асуудал байж байгаа. Дахиад дээрээс нь хүнсний хангамжийн асуудал байж байгаа. Шатхуун тослох материалын хангамжийн асуудал аль цэг дээр хаана шатхуун тослох материалаа одоо станцуудыг байрлуулах усыг хийгээд тэгээд нөгөө автомашин л болсон хойно эвдрэн штэ. Хэм тэр нь тэрийг засах засварын газар нь хаана байх хэвээр тэр хүмүүсийг тэнд нь байлгаад авах уу гэдэг асуудлууд маш их асуудлууд одоо параллел тэндээс харагдсан. Эндээсээ бид нэр хөгжлийнхаа гарцыг ер нь аял жуулчлалынхаа хөгжлийн гарцыг хараад аймгийн том бодлого болгоод явж байгаа. Ядаж бид нар эхний ээлжинд 2 нуурынхаа хөвөн дээр төр цэвэрлэх байгууламжаа хий. Хогныхаа асуудал менежментийг хий. Энэ бол төр хийх ёстой. Энийгээ бид нар хараад одоо 22 оны төлөвлөгөөнд увс гэргс нууруудаар ямар ч ихсэн ариун цэврийн байгууламжийн асуудлыг улсын төсвийн санхүүжилтээр хийхээр ингээд санал ороод одоо төсвөд батгатгаар явж байна. За ингэх юм бол бид нэр үндсэн юма төрхий бусдын хувийн хвшлийнхэнд даваад явгээд хувийн хвшлийнхэнд өнгөрсөн жилүүдэд одоо тэр нуурын хөөгөөр бид нэр тодорхой хэмжээний газруудыг эзэмшүүллээ. Эзэмшүүлэхдээ та нар яг ийм хариуцлагатай аял жуулчлалыг хөгжүүлнэ шүү. Нэг 2 гэр барьчихад энийг аял жуулчлалын бааз гэж ярихгүй шүү гэдэг яриагаа бид нэр одоо ингээд үүсгээд стандартаа тавиад шаардлага тавиад явж байна. За тэгээ аял жуулчлал гэсэн дээр нэг айхтар том боломж биднэрт юунд байна гэхээр Увс аймгийн одоо ингээд Улаангомыг ингээд 1000 км-ээр ингээд бид нэр дугуй араад ус ингээд татчихаар энд 6.4 сая хүн байна шүү дээ. Одоо хамгийн том хотод одоо Барнаул 600 мянган хүн амтай, Абакан 170 мянган хүн, Кизил 110 мянган хүнтэй, Красноярск 1 сая хүнтэй, Новосибирск 1.5 сая хүн амтай, Өрөмч хот байна шүү дээ. Шинжааны 3 сая. Энэ дотор чинь Монгол царайтай Монгол гэдэг маш олон хүн байна. Одоо энэ баг 50% нь бол одоо Монгол угсааны хүмүүс. Энэ хүмүүс сая миний хэлсэн тэр онгоцны өргөтгөл, сая миний хэлсэн тэр нэг ховд усыг холбосон зам. Сая миний хэлсэн боршоо бомбтой олон улсын бомб болчиход бүгдээрээ л хүрээд ирэх байхгүй тэр нэг их газрын далаадаа бүгдээрээ хүрээд ирэх боломж нь байна. Тэгэхээр энд бид нар маш бэлтгэлтэйгээр аял жуулчлалаас яаж нөгөө 22 мянган өрхөө орлоожуулах уу гэдгээ маш сайн бодох хэрэгтэй. За бид нар энэ дахиад нэг орлого олох бүр одоо эцэг өвгдөөс нь биднэрт өгсөн нэг гоё одоо өгөгдөл юу юм байна гэвэл өөрмөц ёс зан заншил одоо соёлын маш давтагсшгүй өв байж байгаа. Одоо бие биелгээ, их л хуурын татлага матлага гэдэг одоо яг оригиналаараа одоо яг тэнд одоо өвөө уламжлаад явж байгаа ийм ард иргэд байж. Энэ нь бол эргээд маш том бүтээгдэхүүн болоо явж байгаа соёлын аял жуулчлалыг дэмжсэн. Тэгээ энэ чиглэлийгээ бид нэлээд хараад төлхөө бодлого боловсруулаад одоо явж байгаа. За хоёулаа өнөөдөр бас яхаарахгүй л одоо цаг үеийн асуудлаар цаг үеийн үйл бодлого нөхцөлд орж байгаа учраас ураг зураалтын асуудлыг одоо яг танай аймагт ямар хөө байгаа юм тийм ээ. Одоо ер нь дотооддоо өөрсдийнхөө одоо ургуулж боловсруулсан энэ одоо бүтээгдэхүүнээр 100% хангах боломжууд нь улс орны одоо ачаанаас таталцж байгаа шүү дээ танай аймаг чинь тийм ээ. Увс аймгийн хувьд бол одоо Харьцангуй Баян-Үйлгийн хувьд одоо 3 аймгийн хувьд бол
харьцангуй одоо хадлан тижэл авах боломжтой бас өөртөө янз бүрийн хүнсний ногоо тариад ингээд авах үржил чимтэй хөрснийхөө одоо тийм нөөц бол газар хуучин социализмын үед ажиллаж байсан хэд хэдэн тижээлийн аж ахуй хажууд хэдэгчлэн сангийн аж ахуйнууд байж байна. Хөрс шорооны бүгдээрээ байж байна. Ус ургамал нь байж байна. Тийм учраас энэ чиглэлийн сүүлийн үедэд энэ газар тариад ингээд дэмжсэн бодлогыг бид нэлээд төлхөө. Эндээс нэлээд бас нөгөө олон иргэд орлого олох хэрэгтэй гэсэн ийм зорилгоо бид тавиад ингээд төлөвлөгөөндөө тусгаад явж байгаа. За ингэхээр зэрэг одоо энэ жилийнхаа бие ургацын мэдээг ерөнхийдөө хэлье. Үр тариа бид нэр энэ жил нэг 36 мянган га талбай тариалсан. 36 мянган. Энэ өмнөх жилтэй харьцуулбал өмнөх жилтэй харьцуулахад бол энэ 10,768 гагаар илүү байгаа. Одоо сүүлийн 30 жилд байгаагүй илүү тариалт хийсэн. Одоо 35 мянган тонн үр тариа хураагаад авцсан байж байна. Улаанбуудаа гэх чинь одоо 34 мянган га талбай тариад 33 мянган тонн үр тариа хураагаад авцсан. Овёос, арва ургамлын тос одоо нөгөө тосны ургамал бас тариалаад тижэл төмс одоо жимс гээд ингээд яриад явчихсан. Энэ жил бид нар бас шинэ хөдөө төслөөрөө дэмжиж бас нэг 10-ны үр мөр авч хүрт дэмжлэг үзүүлснээр 2 дахин илүү одоо 448 гагаад тариад одоогийн байдлаар 817 тонн арва ураагаад авчаад. Гэх мэтлэнгээр бид нэр ингээд цаашаа одоо брэндээ хөгжүүлэх замаар энэ цаашаа эрэлтээ дагсан одоо нийлүүлэлтийг бий болгох тэрнийхээ дагуу бизнесийг дэмжих юм бодлогыг ингээд гаргаад авч байна. Тэгээ одоо би бас энэ телевизийн нэвтрүүлгээр орж байгаа одоо энэ жил одоо тэр одоо тариалт хийсэн тийм хөс хөлбөмбөг гаргаж энэ одоо Монгол улсын хүн амыг хүнсээр хангахын төлөө ингээд хүчин зүсгсэн одоо Ус аймгийнхаа нийт тариаланч одоо жимсэмсгэн тариалагч одоо хүнсний ногоо тариалж байгаа бидний хүнсийг бэлтэж байгаа бүс хүмүүстээ бас маш баярлсан талархснаа бас илэрхийлж байна. Яг удахгүй манай баруун турганд бол томоохон ургасан баяр бас болно гэж сая надад утсаар ирж ин тэгээд очоод орцсноо одоо бас. За баярлалаа. Ерөнхийдөө нэвтрүүлгийн цаг бас дундаасаа хэтрээ явж байна. Би одоо бас үзэгчид ч гэсэн олон нийт бол асуугаасаа энэ одоо хамгийн дүүлэн шуугантай гэх юм уу эсвэл одоо маргаантай гэх юм асуудал бол усан цахилгаан станцын асуудал, дулааны цахилгаан станцын асуудал гэж одоо уул уурхайтай холбоотой ч юм уу орон нутгийн чанартай бараг 5-6 уурхай байдаг бах тийм ээ. Тэгэхээр энэ ер нь дэд бүтцгийн хөгжлийн талаар та бас нэлээдгүй ярьлаа. Тэгвэл эн чинь одоо хамгийн чухал асуудал. Энэ асуудлаа ер нь яагаад нэг цэгцлээд нэг төр зэсэг дагаа гэдэг юм уу одоо хувийн хвшлийн бүх дээрээ одоо тэр хөрөнгө оруулалт хийсэн бүх газартаа нэг эцсийн ажил болгочих боломж байна уу дараа минь одоо энэ ингээл их олон жил яригдсан асуудлууд байна шүү дээ. Хол газрын одоо сул тал нь одоо манай аймгийн ганц сул тал дээр шүү дээ. Дэд бүтц сул яха автомашин бол иргэний зам бол хангалттай одоо сайхан тавигдаад одоо бүх одоо ховдоос бусад газруудаа холбогдчихлаа одоо нийслэлтэйгээ холбогдлын ямар зовлон алга бай. Уучин одоо хэдэн 7 хоног явж ирдэг байсан бол одоо нэг 20-24 цаг яваад ирчихэж шүү дээ одоо автомашинаар. За энэ бол сайхан болчихлоо иргэний замын хувьд. Хүн даацын тэр нөгөө уул уурхан бүтээгдэхүүн дөөх зам харгуул нэгдүгürt байхгүй нь үнэхээр харамсалтай байна. Байгалийн баялаг нь байсаар байна одоо. Дахиад дээрээс нь төмөр замын асуудлууд үнэхээр чухлаар тавьж байгаа. Одоо бас ярьж ах шиг байна. Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлого гэдээ ярьж байгаа. Энэ бодлогын хүрээнд бол бас манай аймгийн Ховд аймаг, Ус аймгийн төвөр дайраад шар суураар гарах одоо үндсэн маршрут төрийн бодлого болоод явж байгаа шүү дээ. Энэ төмөр зам бод бид нар бас ажил нь эхлэсэй л гэж одоо хүсэж байгаа. Яагаад гэвэл одоо энэ үе шаттайгаар бас хөрөнгө холбоотой энэ асуудлууд явж байна. Тэгэх юм бол тэнд бол маш их хэмжээний одоо нүүрс одоо чиний өөрийн чинь хэлдгээр 5-6 одоо орд одоо охиндоо ашиглаж байгаа. Ашиглаагүй байгаа зөндөө олон нүүрсний ордууд байна. Төмөрийн хөдрийн ордууд зөндөө байж байна. Тэр баялгаа бас одоо үнцэнтэй байхад нь орлуулмаар байна шүү дээ. Тэгвэл энэ чиглэлийн байна. За Монгол Улсын засгийн газрын хөтөлбөрт бас энэ нүүрсний ордогоо төшөглээд Ус аймагт 60 мегаваттын дулааны цахилгаан станцыг барих тийм одоо концессийн гэрээгээр бариулна гэсэн засгийн газрын мөрөн хөтлөлт 5 жилийн үндсэн чиглэлд нь байна. Одоо бүр та нар ороод үтсэн ч болно. Тийм байна. Тэгэхээр тэрийг бол одоо бид нар хувийн хвшилтэй л хийж байгаа. За тэгвэл тэр нүүрснийхээ ордуудыг ашиглаад одоо хувийн хвшлийн түншлэлээр хийж байгаа. Хувийн хвшил мөнгө гаргаад хий. Төрөөс цахилгааны чинь авъя. Ийм хүмүүстэй бид нар дэмжээл явъя гэж байгаа. Одоо хэд хэдэн компаниуд одоо бас сандаа ирүүлээд 2-3 компани явж байна. Энэ дээр бид нар бол дэмжнэ. Энэ Монгол Улсын бодлогод орчихсон зүйлийг бид нар дэмжиж ажиллахаас. Усан цахилгаан станцын талаар та асуулаа. Яхаарахгүй одоо Монгол улсад нэлийн одоо эрчим хүчний хараат бус байдлыг арилгах, ялангуяа үндэсний аюулгүй байдлын асуудал. Одоо жилээс жилд бол цахилгаан эрчим хүчний хэрэглээ бол нэг 10-15% нэмэгддэг байх төвсөрөн газар жишээл Улаангом хот гэхэд жилээс жил нэг 10-15% байнга
эсрэг хүчний хэрэгцээ нэмж байгаа. Энд жилээс жил хүн ам өсөж байна. Дахиад нэр байшин барилгууд одоо суурин газрууд нэлийн өс бий болж байна. Үйлдвэр үйлчлэгээнүүд чинээд бий болж байгаа учраас ерөнхийдөө эсрэг хүчний хэрэглээ өсөн нэмэгдэж байгаа. Тэгээ өсөн нэмж байгаа эсрэг хүчний хэрэглээг бол бид нэр яа харахгүй дотоодоо хангах хэрэгцээ яаж гаднаас дандаа Оросоос аваад байх. Одоо та нар бүгд мэдж байгаа. Орос олон улсаас баруун 3 аймаг бол нийт одоо цахилгаан эрчим хүчний хэрэглээний 75% авч байна. 75% авсныхаа төлөө нэг 18-аас 20 тэрбум төгрөгийг одоо Оросын олон улсад жил бүхэн төлж байна. Тэгэхээр тэрийгээ одоо дотооддоо үйлдвэрлээ дотоодын бизнес эрхлэгчд аваад явахд болохгүй гэх газар байхгүй. За энэний хамгийн том бодлого Монгол Улсын бодлого бол яхаарахгүй 90 мегаваттын Эрдэнэ өрөнгийн цахилгаан станц. Эрдэнэ өрөнгийн цахилгаан станцыг бол одоо Монгол хүн бүхэн мөлдөөс талархан дэмжиж байгаа. Гэхдээ тэнд одоо яг цахилгаан станцын усан сан үүсэх талбайд л Ус аймгийн өмнө гоо сумын Улаастаа багийн нэг 125 малчин өрхийн одоо амьдрал ахуйн асуудал яригдж байгаа. Тэр чинь одоо 500-аас одоо 1000 малта айлууд хайчих 125 өрх хайчихуу гэдэг асуудал яригдж байгаа. Тэр хүмүүс амьдрал ахуйг дордуулахгүйгээр хаашаа нөрвөлгийн шилжүүлэх үү гэдэг асуудал дээр л үл ойлголцол болоо нэг жаахан юм аргаан үсэт байгаа. Тэнд олон жил амьдарсан хүмүүсээ буруутгах бас арга алга. Монгол улсын хэмжээний энэ том 3.4 сая хүний төлөө хийж байгаа энэ том дотоодын одоо энэ үндэсний аюулгүй байдлын төлөө хийж байгаа ажлыг бол бид нэр талархан дэмжих ёстой. Гэхдээ тэр усуудыг бид нэр аль болох хохирлох байхтайгаа ойлголцоод ингээд явах зүйтэй гэсэн ийм байр суурьтай байж байгаа. Бас амьдрах орчин юмыг бүрдүүлээ газрын нөгөөд тийм ээ. Тийм тех хэрэгтэй. За энэ ажлын төлөө ямар ч гэсэн тэр айл өрх одоо юу гэдэг иргэнийхээ үүргийг биелүүлээч гэдэг юм уу нөгөө талаараа бол бас их оронч үзэл гаргаад бас төртөг хамтраад ажиллах байх гэж найдаж байна. Түрүүн та ярианыхаа дунд хэллээ. Одоо чацарган манай брэнд юм да гэж. Гэтэл энэ брендийг яаж олон улсад ч юм уу тийм ээ ядаж дотооддоо үндэсний хэмжээнд үнэхэрийн гоё брэнд ийм одоо бүтээгдэхүүн болгож одоо түгээх вэ, олон нийтэд хүргэх вэ гэдг нь их чухал юм шиг байгаа. Тэгэхээр энэ дээр хийж байгаа ажил байна уу? Чацарганыхаа хувьд бол бид нэр ер нь 2004 оноос хойш Ус аймгийн чацарган 1, чацарган 2 гэдэг аймгийн хөтөлбөрөд хэрэгжүүлсэн. Яагаад бол чацарган бол яг Ус аймгийн хувьд л одоо байгалийн одоо тийм зэрлэг чацарганы одоо бараг 60-70% нь Ус аймгийн тест голын савын газраар ургадаг л да тест тархилэг гэдэг голын бүх сав газраар ургадаг. Тэр угаасаа тэр чацарган ургадаг өлгийн нутг нь байхгүй юу. Тийм учраас тэр өлгийн нутг маань одоо таримлжуулаад бид нэр одоо ингээд өрхөвхөн аж ахуй нэгжүүлэх цэцэрхнийг тариад одоо сая хэлж штэ одоо энэ жил бид нэр хамгийн багадаа одоо 717 тонны хураацсан байна. Одоо хамгийн багадаа бид нэр 850 тонн 800 тонн цэцэрхэн аавна энэ 21 онд. Тэгээд энэ яагаад орлого бүтээдгийн салвар юм бэ гэхээр энэ цэцэрхнийг түүн гэдэг хэцүү ажил байдаг байхгүй юу. Тэгээд энэ жил 1 кг цэцэрхнийг одоо ажилгүй иргэд бол 1 кг-ыг 1500 төгрөгөөр төвсөн. 1500 төгрөгөөр төвсөн. Тэгээд 800 тонн часарганыг 1500 төгрөгөөр түүнээ гэхээр чинь одоо бараг одоо 1.2 тэрбум төгрөг одоо сар гаруй хугацаанд дээр түүсэн хүмүүсээр орлого болоод орчиж байгаа. Хөлс болоод орчиж байгаа. Тэгэхээр ийм олон хүнийг ажлын байраар хангадаг сайн. Энийг тарьсан хүмүүс нь эргээд бол одоо 1 кг часарганыг яг улаан гомд бол 4000 төгрөгөөр зарсан. Тэгэхэд энд 3.2 тэрбум төгрөг яг түүхээр нь зарвал тийм одоо болчихж байгаа байхгүй юу? Тэгвэл түүхээр нь зарвал тийм болчихж байгаа. Одоо энэ хүмүүс чинь боловсруулаад яхаараа бас 3-4 дахин одоо үнцэн өртөгшингийн ш. Тэгэхээр энэ часрагны салвар гэдэг бол Ус аймгийн бас нэлээд олон өрхийн одоо амьдралыг дээшлүүлэх салвар учраас бид нэр часраган 1, часраган 2, часраган 3-гийн хөтөлбөрөөр хэрэгжүүлээд явж байгаа. За Ус аймаг бол бид нэр энэ жил одоо би засаг дарга болоод UBC брендийг одоо би бүтээх юм ажлуудыг ингээд эхлээд явж байгаа л да. UBC гэдэг. Завхар юм нь бүгд гарсан байгаа ажил тий. Одоо Ус бизнес кластер гэж байгаа. Бид нэр усад үйлдвэрлэж байгаа бүх бүтээгдэхүүнийг нэг ийм толгой брендийн доор гаргая гэж байгаа зах зээл. За энэ брэнд зүгээр лого тавиад хүмүүсийг ингээд бүтээгдэхүүн борлуулчихна гэж байгаа цаана ухаан биш. Энийний цаана бол хамгийн гол стандартын асуудал тавьж байгаа. За чацарганы тус үйлдвэрлэж байгаа үйлдвэр бүхэн яг л энэ стандартаар 13-д боловсруулж байгаа хүмүүс бол яг л энэ стандартаар хийгжээж энэ юунд хэн үйлдвэрлэсэн хамаагүй. Хамгийн гол нь энэ брендийг эзэмшихийн тулд стандарт хангах нь. Стандарт хангасан бүтээгдэхүүнийг бид нар
нэг кластер болгоод маркетинг менежментийг хийж өгье гэдэг байгаа. Зөв зөв. Хүн бүхэн маркетинг менежмент хийх биш, нэг менеж. Тэгээ энийг бид жишээлээд ингээд одоо би онгоолгоод үзүүлье. Одоо ингээд Увсан аймгийн одоо ингээд бүтээгдэхүүний дээж байж байна. За ингээд бид нэр кластер гэж юм юу яриад байна гэхээр одоо энд бол 13 байж байна. Энэ өхрийн хатаасан мах жерхи байж байна. За энэ цэцэрхний тос бүр капсултай болгосон одоо бид нэр одоо ингээд омега 3, омега 7-оор баяжуулаад капсултай болгосон. Нэг өвөг бас шармааруулаад ам хэвчээ шүү дээ. За энэ цэцэрхний цай байна. Тэсийн зүгийн бал байж байна. Одоо нэг малын одоо шарт тос байж байна тийм ээ. Энэ бүхнийг одоо жишээлбэл ингээд аваад үзэж болно. За ингээд энэний хаягийг ингээд аваад үзэхээр зэрэг Увсан аймгийн тариалан сумын одоо 6 одоо үйлдвэрлэгчийн бүтээгдэхүүн байгаа байхгүй юу? Энэ 6 үйлдвэрлэгч нийлээд энийг хийсэн гэсэн. 6 үйлдвэрлэгчийн нэгнийх нь одоо бүгдээрээ л ийм хийж байгаа. За тэгэхээр энэ жерхи байж байна. Хатаасан өхрийн мах. Ингээ харахаар зэрэг Улаангум сумын 1-р баг бор толгой хөгжлийн шим хоршоо гэж. За тэгээд энэ зүгийн балыг ингээд аваад өсгөр Увсан аймгийн Тэс сум. За. Ингээд бүгд одоо Увсан аймагт үйлдвэрлэгч байгаа бүх одоо брэндүүдийг бидний чанар хангажаагийн нэг кластер болгоод одоо нэг бэлгийн багц болгоод ингээд одоо ингээд совчлаад. Тэгэхээр нэг ясандаа энэ дотор одоо ингээд 6 бүтээгдэхүүн байна л да. Тэгэхээр 6 өөр үйлдвэрлэгч буюу 6 өөр үйлдвэрлэгчийн бүтээгдэхүүнүүдээс нэг тэгээд бид нэг стандарт хангасан. Нэг стандартаа хангаад тэгээд нөгөө энэ UBS гэсэн ингээд брэнд одоо эзэмших эрх нь нэгдэж байгаа байхгүй. Ингээд бид нэр сурчлаад бэлгийн багц болгоод ингээд сурталчлаад өгч байгаа юм одоо маркетингийн хийгээд ингээд хөгжүүлээд тэгээд нэгэсэндээ кластераар явахгүй. Ер нь одоо бид нар хөдөөж байгаа салбараас ч гэсэн кластераар хөгжүүлэхээс өөр арга байхгүй. Зөвхөн нэг айлын хашаа бүхэнд нэг хүлэмж байх шаардлагагүй. Одоо бид нар чинь сая нөгөө дээрх нь чи асууж ирсэн газар тариалангийн ямар шин сортуудыг юу бий болгоо гэхээр бид нар одоо малаа одоо махаа бордохын тулд сүүгээ сайн авахын тулд одоо бид нар эрдэнэ шиш одоо юу наран цэцгийг маш даршны ургамлыг тариалаад туршаад эхэлжлээ. Нэлээд одоо сайн ургаад уламжийн авчиж байна. Тэрнээс гадна шар шоогоо гэдэг одоо бид нар шоогоо тарьж байгаагүй. Энэ жил Увсан аймгийн нутагт шар шоогоо өрөөр тариалаад маш нэлээд амжилтаа туршлаа. Помидорыг задгаа талбаад чинжүүг ногоон чинжүүг задгаа талбаад тариад туршаад нэлээд амжилтаа туршлаа. Тэгээ энэ чиглэлийн одоо туршилтуудыг нэлээд хийгээд нөгөө бүх зүйлийг нь кластераар тарьдаг нь тариад бэлтгэдэг боловсруулаад явъя гэсэн ийм зорилгын доор л одоо энэ UBS одоо брендийг хөгжүүлээд явж байна. За баярлалаа. Чимд засаг дараа яг энэ иргэнийг тухайн айл өрхийг хэрхэн орлоготой болгож эдийн засгийн одоо чадамжтай болгох уу гэдэг дээр нэг тийм тухайлсан тодорхой хийсэн ажлууд яг байна уу гэхлээр бас нэг юм барьж авах юм багтаа харагдаад байдгийн. За таны хувьд бол илүү иргэнлүүгээ илүү өрх айл руугаа хандсан ажлуудыг хийж байгаа сайн. Мэдээж сайхан амьдрыг гэвэл айл өрхийн орлогыг л нэмэгдүүлэх хэрэгтэй. Тэр орлогыг нэмэгдүүлэхийн тулд одоо бэлэн загас өхөш загсыг яаж барихын зааж өгөл гэдэг штеп. Тэрнтэй адилхан тиймэрхүү одоо чиглэлийг барьсан бодлого явж байгаа маа гэж ойлголоо. Тэгээд өнөөдрийн цаг үйл бодол нэвтрүүлгийн зочны амарт одоо урьсны дагуу ирж холоос зорж ирж оролцсонд баярлалаа. Ажлын амжилт хүсье. За баярлалаа. Маш их баярлалаа та нарт одоо ингээд цаав зав гаргаад уулзсан. За бид нэр би бас энэ манайхны дэд бүтцээс бас нийгэм соёлын орчин одоо нөгөө сургууль мургуулыг манайхны урд сонгох шаасан улсын хурлын гишүүд нэлээд сайн дэмждэг учраас тэр чиглэлийн юм сайн бүрдсэн байсан учраас одоо би өрхрүүгээ одоо тэрийгээс сайн юмыг дахиад сайнаар нь байлгаад хажуугаар одоо надад бол өрхөө орлогожуулах боломж нь миний нуруунд дээр ирчээд байгаа байхгүй юу. Тийм учраас бидний бодлого энэ жил өрх бүхнийг орлогожуулъя, орлогыг бүтээл гэж ингэж бүгдээрээ. Харин тийм яг энэ бодлого ч нь бол ярианаас тань харагдлаа. Нэлээд нарийн юм руу орж байгаа. Баярлалаа. За баярлалаа. Ингээд манай өнөөдрийн цаг үйл бодол нэвтрүүлгийн зочны хаамарт Увсан аймгийн засаг дарга Чимд оролцлоо. Дараагийн дугаараар уулзъя. Баяр та үзэгчдээ.